өнөөдөр манай Монгол улсад хүүхдийн эрхийг хамгаалах тухай хүүхд хамгааллын тухай хууль байгаа боловч яг энэ одоо боловсролын байгууллагаас гадна буюу хичээлээс гадуур хүүхдийг хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг энэ харилцаа болон энэний дэмжлэг санхүүжилтийг хэрэгжүүлэх механизмын асуудал бол маш их одоо орхигдож ирсэн. Тийм учраас олон улсын жишгийн дагуу энэ хуулийг бол баталж хэрэгжүүлэн зүйтэй гэж үзэж байгаа. Хоёрдугаарт миний би Дорнод аймгийн засаг даргаар ажиллах хугацаанд хүүхдийн төлөө зөвлөлийн одоо даргын хувьд хүн болгоогоос гэж төсөл хэрэгжүүлсэн. Энэ төсөл бол маш үр дүнтэй байна. Энд бол одоо Дорнод аймгийн зүгээс уул уурхай газрын тосны орлогоос орон нутгийн хөгжлийн гэрээгээр оруулсан хөрөнгөөс жилдээ 1.8 тэрбум төгрөгийг 9,000 орчим хүүхдийг хөгжөлтөнд зориулж одоо нэг хүүхэд нэг сар суралцахад нь 30 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Эцэг хэн хүүхдийн 100 мянган төгрөгөөс 20 мянган төгрөгийн дэмжлэг үзүүлдэг. Тэгээд энэ 50 мянган төгрөгөөр одоо хүссэн секс дугуулнда сумын төвийн аймгийн төвийн бүх хүүхдүүдэд таамрагдах тэр тэгш боломжийг нээж өгч байгаа чухал. Яагаад тэгэхээр хүүхдүүд маань эцэгхийн орлогын түвшингээс хамраад хүссэн секс дугуйлд явж чадахгүй. Энэтэй холбоотойгоор хүүхэд өөрийнхөө авьяас чадвар, өөрийнхөө оюун ухаан, бие бэлтрийг хөгжүүлэхэд, нээхэд одоо өөрийгөө олж авахд те багаар ажиллахад харилцааны ур чадвар суухад бол дутагдaltaй байна. Тийм учраас бид нар энэ бага орлоготой болон дундад давхаргын иргэдэд дэмжихийн тулд хүүхдүүдэд дэмжих хэрэгтэй. Хүүхдүүдэд ирээдүйд зөв хүн эх оронч үзэлтэй те өөрийгөө бие даасан чадвартай ийм одоо хүүхэд болохын тулд хүн болохын тулд маш чухал. Монголчууд бол хүнээр хүн хийх зүг гэж ярьдаг шүү дээ. Тийм учраас хүн болгогаасаа хүлэг болгох унаасаа гэдэг. Тийм учраас манай энэ одоо төсөл бол ингээд хууль болж улсын хэмжээнд хэрэгжүүлээ. Нэгэнт одоо нийт улсын ашиг сонирхлын иргэдийг төлөөлөх хэрэгтэй их хурлын гишүүн болсон учраас энэ Дорнод аймагт хэрэгжсэн амжилттай туршлагыг хэрэгжүүлээ гэж зорьсон. Тэгээд олон их хурлын гишүүд энэ төр нэгдсэн байгаа. Тэгээд гадаад дотоодод одоо олон туршлага судалсан. Тухайлбал мөнх хүйсгэлэн гишүүн одоо Европын орнуудад ихээхэн туршлага судалсан билээ. Тэгээд ингээд онол практик нийлүүлээд энэ хуулийн төслийг бол босрос 21 гишүүн хамт өргөмөрсөн. Тэрс энэ хаврын чуулганд хуулийн төсөл өргөн баригдсан байгаа гэж ойлгож байгаа. Нөгөөдөөр ер нь хууль яг батлагдсанаар зорилтод үр дүн хамгийн түрүүнд юуг харагдана гэж хүлээж байгаа бол хоёрдугаар төсөвт ер нь хэр ачаалал өгвөл ямар хэмжээний зардалтай байхаар гэж ер нь тусгаж байгаа. Маш чухал хоёр асуулт. Өргөн барьсан. Тэгээд эх 7 хоногт хилцэж эхэлнэ. Эх 7 хоногийн одоо мягмар 5 гарагаас эхлээд энэ пүрэв баасан гарагийн чуулган. Өөрөөр хэлбэл хүүхдийн байрыг ухтаж энэ хуулийг бол хэлцүүлэн зөв гэж их хурлын дарга үзэж тов дараалд одоо оруулсан баг. Энэ ч бол зөв. Яг л бид нар хүүхдийн баяраар одоо хүүхдүүдэд бэлэг чихэр жимс өхөөс илүүтэй яг тэдний хөгжилд нь чиглэсэн ийм бодит одоо эрх зүйн орчныг болон санхүүжилтийг шийдэх хэрэгтэй. Нэг. Хоёрдугаарт нь үндэсний баялагын сан гэсэн сан байгаа. Энэ санд ирээдүйн өв санд мөнгө хадгалдаг, хоримтлын санд хадгалдаг, одоо хөгжлийн сан одоогоор мөнгөгүй байгаа. Энэ төрөлцөн сангийн чухал сан болох ирээдүйн өв санд одоогоор 6 ихний төгрөг байна. Хоримтлагдсан. Энэ мөнгийг Монгол банк гадаадын одоо санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах буюу гадаадын одоо банк одоо санхүүгийн зах зээлээс бонд худалдаж авдаг. Энэ жилийн 4.1% хүүтэй бонд аваад одоо 6 ихний төгрөгийн 4.1% хүүхэд 240 гаруй тэрбум төгрөг жилдээ хүн төрөмтлөгдөж байгаа. Энэ хөрөмтлөгдөж байгаа хүүгээс нь 50-с доошгүй хувийг одоогийн хүүхдүүдийнхээ хөгжил зориулъя. Мэдээж нэгдүгээр мөнгө хадгална. Тийм үү? Мөнгө хадгалгаас гадна одоогийн хүүхдийнхээ одоо оюун оюуны хөрөнгө оруулалт бие байлдар бусад одоо чиглэлээр хөрөнгө оруулъя. Энд нь энэ хүүгийн орлогын 50%-ийг жилдээ зарцуулдаг бай. Өөрөөр хэлбэл нөгөө хадгаламж мөнгө хадгалах хүүгээ амьдрнаа гэж ярьдаг шүү дээ, тий. Тэгэхээр ер нь бол яг үр дүнгийн хувьд бол таны асууснаар мөнгө хадгалах нэг хэрэг, нөгөө талдаа одоогийн хүүхдүүд нь оюуны хөрөнгө оруулалт хийнэ гэдэг бол энийг хэдэн 10 дахин нугалсан том хэмжээний хөрөнгө оруулалтыг хүүхдүүдтэй бий болгож байгаа. Хүүхдүүд хичээлээс одоо гадуур чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх хэрэгтэй. Зөвхөн боловсролын байгууллага даатахаа, сургууль зэрлэг даатахад 4 цаг хичээлээд миний хүүхэд хөгжиж гэнэ гэж бодож болохгүй. Одоо улс орнууд ийм байхаа болсон. Хичээлээс гадуур болон амралтын өдрүүдэд удирдлагын амралтаар тэр хүүхдийг хүссэн секс дугууланд хамруулж өөрийгөө хөгжүүлэх зорилготой болоход нь бид нар маш сайн дэмжих хэрэгтэй. Энэхийн тулд хүмүүсийн орлогын байдал нь өнөөдөр харилцаа адилгүй байгаа учраас бүх хүндээ одоо боломж олгоё. Яг гэвэл энэ мөнгийг төсвөөс авахгүй тийм баялагын сангийн энэ хүүгийнх нь орлогын 50%-ийг л хүүхдүүдэд зориулдаг. Энэ бол маш том үр дүн гарна. Яг гэвэл хүүхэд одоо бага багтаа илүү юмыг сурч мэддэг. Насан туршээр хүн өөр амьдралдаа санаа зовно те. Одоо байр орон сууцны төлбөр, цалин, өс зөндөө юм санаа зовно. Тийм учраас хүүхэд байхдаа суралцдаг. Хүүхэд байхдаа бие хүн бол төлөвшдөг.
Тийм учраас сурсан эднийг сураар боож болохгүй гэдэг. Хүүхэд байхдаа л энэ зүйлийг эзэмших чухал. Том үр дүн гарна гэж би найдаж байгаа. Яагаад тэгэхээр Дорнод аймгийн хүүхдүүд өнөөдөр урлаг спортын салбарт Монгол улсын хэмжээнд ялангуяа багийн спортоор одоо тогтмол амжилттай. Одоо саяхан гэхэд хүүхдүүд хөлбөмбөгөөр алтан медаль авлаа. Сагсан бөмбөгөөр алтан медаль улсын хэмжээнд авч байна. Энэ бол одоо багаар ажиллахад ийм том үр дүн гарч байна. Дээр нь тасралтгүй нөгөө одоо шигшээ тамирчид гэдэг чинь байнгын бэлтгэлтэй байдаг. Тэрэн шиг манай Дорнодын хүүхдүүд бол байнгын секс дугууланд олон одоо мянгаараа хамрагдж байгаа нэг давуу тал. Мөн одоо бусад орнууд туршлагацсан байгаа шүү дээ. Тэр манай мөнгө өсгөлтөсний судалсан туршлага бол Европын орнуудад хөлбөмбөгийн сургалтыг бүх хүүхдүүдэд орсон. Маш том одоо үр дүн гарсан. Тэр янз бүрийн одоо гэмт хэрэг зөрчид толгогдох нь багассан, сэлгүүцэн багассан тий. Тэгээ Монгол ч одоо дэлгэцийн хамаарлаас хүүхдүүдэд яаж хөндөөрүүлэх вэ? Яаж одоо зөв бие билдэртэй болох вэ? Яаж гадаад хэл сурах вэ гэдэг бол хамгийн чухал. Тэгэхээр энэ дээр бол шинжилгээ ухаан, математик, гадаад хэл, спорт, урлаг, хувийн хөгжил гэсэн энэ төрлүүдээр сонголтоор хүүхдүүдийг өөрийн одоо секс дугууланд хамрагдахад нь тэр сургуулийн төв багш нарт нь дэмжлэг үзүүлээд явъя. Багш нар бас нэмэлт орлоготой болох том давуу тал байна. Тэгэхээр нөгөө талаараа ер нь яг хуулийн төсөл дээр яг хамрах цаар хүрээ талаас нь яаж бодож тусгасан байгаа бол тухайлбал яг хүүхдүүд гэдгийг хэдэн наснаас хэдэг хүртэл гэж тооцоолж оруулсан бол хоёрдугаар тийг хэрэгжүүлэх механизм ер нь хэр зэрэг оновчтой байхаар энэ дээр ер нь харж тусгасан байна. Хүүхдүүдийг бол 18 нас хүртэл хүүхэд гэж ангилдаг тий. Гэхдээ энд бол 3-аас 18 насны хүүхдүүд гошлонгийн төсөлд бол хамрагдана. Гэхдээ нас үеийн онцлогтон тохирсон байдлаар. Жишээлбэл одоо гадаад лиг бол багангаас нэхлээд сурах нь зөв. Одоо насны бүлгээр бас ангилдаг. Тий, насны бүлгээр ангилна. Гэхдээ ер нь бол бага дунд ангидал хамгийн их одоо суралцах боломжтой. Суурин тавигдана. Тийм учраас энэ 18 хүртэл насны хүүхдүүд хамрагдана. Цэцэрлэг сургуулийн хүүхдүүд хамрагдах боломжтой гэсэн үг. Тэгээ нөгөө талаа хэрэгжүүлэх механизмын хувьд юу гэж харж байгаа бол яг тэрийг одоо хуулийн хамгаалалт баримтлаар ямар байдлаар тусгасан бэ? Энэ төслийг одоо хувийн хвшил хэрэгжүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл төр зөвхөн зохион байгуулалт санхүүжилтийн дэмжлэгт үзүүлнэ. Энэ нь хамгийн зөв. Өмнө нь бол ямар байсан гэхээр ерөнхий ус урлын сургуулиудад багш нарт ийм секс дугуулангийн мөнгө гэж нэмж өгдөг гэсэн. Тэр бол одоо бол хэрэгжих болсон. Одоо бол хувийн хвшлийн секс дугуулан багш нар нэгдэд нийлээд амралтын өдрүүдэд нөхөрлөл одоо юу төрийн бүс байгууллага болоод ингээд хичээлүүлж байна. Ер нь одоо ингээд 7 хоногийн одоо 3 өдөр одоо амарч штэ. Одоо 4 хоног нь ийм болоод цахим горимж шилжээ те. Тэгэхээр ер нь бусад орнуудсан ийм болцсон. 4 хоног ажлын өдөр 3. Тэгэхээр 3 хоногт нь хичээлүүлнэ 6 цаг. Өдөрт 2 цаг. Энэ дээр хувийн хвшлийн одоо секс дугуулгууд тендер чалгараад өөрөлдвөл бид нар одоо 20 сая төгрөгөөр 50 хүүхдийг 6 сарын туршид сургах ийм тендерийг зарладаг. Энд нь багш нар өөрөө баг болоод эсвэл хувийн хвшлийн сургалтын секс дугуулангууд сургалтын төвөд оролцоод тэгээд гэрээ байгуулад тэгээд одоо төр орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлс судалт авах хуулийн дагуу тендерт нь шалгараад тэгээд үр дүн шалгуур үзүүлэлт нь тодорхой. Тэгээд багш нар 50 хүүхдэд 6 сарын туршид хөлбөмбөгийн дугууланд хичээлүүлж ахиц өөрчлөлт үр дүн гаргах. Ийм л одоо тэгээд санхүүжилттэй сар болгон хүүхдийн тоогоор олгоод явдаг. Ийм механизмыг хэрэгжүүлнэ гэж хуулийн төсөл тусгасан байна. Төгсгөлд нь нэг тодруулах зүйл яг хэрэгжүүлэх талбар дээр үнийг тухайлбал эзэн биежүүлж хариуцах газар нь одоо боловсролын яам уу эсвэл яаж энийг хуулийн төслөөр нь тусгасан бэ? Ер нь бол аймаг нийслэлийн засаг даргад энэ одоо үндэсний баялагын сангаас хөрөнгө шилжүүлнэ. Аймаг нийслэлийн засаг дарга тэр худалдаа авах ажиллагаагаа яг одоогийн бусад бүх бараа ажлыг худалдаа авч байгаатай адилхан төсвийн ерөнхийлөн зарагчид худалдаа авах ажиллагаа зарлаад энд нь гэрээгээ байгуулад хувийн хвшлүүд энийг гүйцэтгээд гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар энэ тус яам энэ дээр хяналтаа тавьж оролцсон. Боловсролын байгууллага мөн хяналтаа тавьж оролцсон. Биеийн төвийн спортын газар хяналтаа тавьж оролцсон. Өөрөлдвөл спортын газар соёл бол авиасын бол энэ газар тэгээд бусдын бол гадаад хэлний бол боловсролын газар гэдэг. Ингээд яг чиглэлээрээ тодорхой заагаад өгсөн байна. За танд хүрэлцээр ярилцсан баярлалаа. Бид хүүхэд хөгжлийн холбоотой шинэ хуулийн төслийн асуудлаар улсын хурлын гишүүн Бадам Сүрэнтэй ярилцлаа.